Лавгсүрэнгийн баяр тулга. За Лавгсүрэнгой ямар хаана ажил хийдэг, ямар мэргэжлийн хүн байв? За Сэлэнг аймгийн Ерөө сумын За гаралтай хүн. Тэгээд эрүүл ах хүч юмч байсан. Сэлэнг аймгийнх. Тийм, Сэлэнг аймгийн. Тэгээд тариа ногоотой их холбоотой тэр ургамал тариа ургадаг газрын хүн юм байна тийм үү? Уул нь өөрөө хүн тийм. Тэгвэл одоо эмч эрүүл ах хүч юмч гээд одоо энэ коронавирусын тэр үеэр бол одоо жинхэнэ эд ажиллаж явах ёстой л. Тийм байж Тийм хүн л байсан да. Ээж чинь Манай ээж оюун гээд. За Баянгар аймгийн гаралтай. за Тийм хүн би бага ангийн багш. Одоо Солонгост бас манай эмэгтэй дүү тэнд байдаг. Тэгээд тэнд бас байж. Тэгээд бас нөгөө корона ташигдсан. Одоо юм ярихаар л корона ирдэг боллоо. тий. Гэхдээ тэгээд улс орон ийм хүнд хэцүү цагч вэ? Энгийн сайхан жаргалтай үедээч вэ? Хүнс тижэл, хоол, унд тийм ээ хөнгөн үйлдвэрлэл энэ бол одоо улс орны маш том чухал амьдралын хэсэг юм да. Тэгээ өөрөө чинь бол тэр тал дээр ажиллаж исэн гэж сонссон. Тэгэхээр би яагаад энэ мэргэжлийг сонгов? Баяр тулга хаанаас ингээд энэ мэргэжлийг олж авсан? Тийм би ерөөд 10 жил төгссөн. Эмээ дээрээ. За Тийм манай ээж аваа хоёр бол дархан Эрдэнэт гээд одоо хотуудад томилтоор ингээд ажиллаад явдаг юм айл. Тэгээд үндсэндээ ерөө бол бас газар тариалангийн нутаг. Тэнд л одоо үс тоос хийж найз нөхдүүдтэйгээ одоо мод чулуу нь одоо явж тэгээд ах нарын гарыг амрааж ингэж одоо трактор энтрийн хаяа барьж тэгж явсаар байгаад ерөнхийдөө сонирхолтой бас үдэ ачаад. Ер нь бол өөрөө ер нь сургууль номд сурна гэж бодож байгаа. за Тэгээд дарханд 10 төгсөөд ээж аав дээр ирсэн байжсэн. Юу хийх гэж байна гэд би ч Орос морс явж одоо баг 8 ч хийдэг юм уу гэсэн юм яриад. Их том бодолтой. хэдэн он блэ? 95 онд. 95 он. Өмнө би нэг яг нөгөө Сэлэнгийнх болохоор тэгэл ах нар ихчнийг дагаад хоошоо урагшаа бас нэг ганц нэг амралтаараа яваал тэр байсан тийм. Тэгээд тэгсэн одоо надтай зүг ажиллаж байгаа да манай багш. Баран чулуун гэж хүн. За Усны мэрэгчлээ. Тэр хүн манай дээдлийн айлын хүн байж таарад манай ээж аваартай. Тэгээ одоо таньдаг байсан юм уу? Гинтл намайг дуудсан чинь барамчлангоо сууж исэн. за Тэгээд за хүүхд минь одоо ном үзэх ёстой. Ном үзчихэж одоо чиний тэр хүсээд байгаа одоо газар тариалан малайч хуч байна уу? Одоо хөдөө гадаа амьдардаг тэр юм чинь болно. Одооныхоор бол би нэг фермер л болъё л гэж бодоод байсан юм шиг байна. тийм байна. Нэг малтай, нэг жоохон газартай, тэндээ нэг тариа маягаар арчдаг нэг тийм л болъё гэж бодоод байсан юм шиг. Тэгээд сургуульд орохоор болол. Тэгэл өдөө аж ахуйн сургуульд орсон. Тухайн жилдээ. Тэгээд тэрний дараа жил нь Улаанбаатар хотод шилжиж ирээд Улаанбаатар хотын агрономи анги 2000 онд үндсэндээ төгссөн. Тэгээд тэр үед ч одоо цаг их хэцүү байсан. Тэгээд төлбөр мөнгө хэцүү. Би ч одоо дарханд бол Бяроны мах тушааж төлбөр төлж ийлээ дархны сургуульд байхдаа. Сургуулийнхаа төлбөрийг хөдөө аж ахуйн Сургуулийн ганцнд авчирж өгч. Улаанбаатар хотод бас одоо тэр үед чинь бид нар ямар одоо элдв тэтгэлэг элдв юм байсан биш. Тэгээд 2000 онд сургууль төгсөх болсон төлбөр төлөөгүйгээд улсын шалгалтанд оруулаагүй. зөв. Тэгээд нэг амрын ажил дээр нэг компани захирал ахтай танилцаад тэднийд нэг ажилд орцсон маягтай байсан. За Тэгээд үндсэндээ тэр ахтай хэлээд одоо талигч болсон л доо орхиас. Тэгээд Алтан бороо гэдэг компанид за агрономор оюутан байхдаа ороод явж исэн. Тэгээд төлбөр болохгүй байна гэсэн. Манай хүн ч бас нарийн тооцоотой хүн байсан баг. За чи тэгвэл ажиллаа. Дөрвөлжлээ. Тэгээ яг хоо чи улсын шалгалт малгалтаа өгөөд би тэр төлбөрийг чинь төлье. Сургуулийн чинь. Гэт. Тэгээ 2000 онд бол манай анги төгсөж исэн. Би 2002 онд одоо төлбөрөө төлжиж диплом авч илаа. Танай Сэлэнгийнхэн ер нь юуныхан бол
их хөдөлмөс их ногоо тариа ургуулдаг тийм ээ. Сэлэнгчүүд бол ер нь маш ажилсаг ард юм. Тий. Зун ногоо цаагаад харин тэрийг арчлана. За хажуугаар нь малдаа явцгаана. Намар нь одоо урах цадлангаа авна. За тэгнэ. Өвөл нь мод чулуундаа явна, ангөрөөндөө явна. Тэгнэ. Ингээд байж хавар нь буцаа залгах чинь ер нь л одоо зүгээр сууна гэж байхгүй. Тийм тэр намар шус нэг намар явдглөө намар бүр ороо явдаг гахын анд Тэр одоо цасархор л юм да. би нэг гахын анд нэг найзтайгаа явсан тийшээ их мундаг ажил болдго юм байлээ. Би ч өөрөө анд нэг сайн биш. За тэгэд хоёулаа ингэн. Одоо тэгэд юугаа төгссөн. За тэгээд төгсдөг жил нөгөө үйлдвэрлэл дээр 2-3 жил ажилласан юм чинь. За Шалгалт өгөхөөр улсын шалгалт өгөхөөр одоо өстө авч өгдөг юм байна. тэгнэ шүү дээ. Багш нар ч одоо их сайжирсан байна. Ингэж шалгалт өгсөн ойр дарсангүй энэ төр гээд. Зүг. Тэгээ сургуулиас магистрт сурах урилга өгсөн. Тэгээ нөгөө агрономоо дуусгах чинь хөдөө явж нөгөө ажиллана гэдэг юм чинь дахиад нэг магистрт сурах ажилтаа болж байгаа. Тэгээ 2004 онд магистр өгсөн. Тэр хугацаанд яг над нэг азтай гэдэг юм уу нэг завшаан тохиосон. Тэрний юу гэхээр одоо мандал сум штэ зүү хараа хуучнаар. Тий. Тэнд Алтан бороо компанид ингээ ажиллаж исэн. Тэгсэн Канадын засгийн газраас цомогтгсон технологи Монгол гэж нэг юм төсөл орж ирээд. За. Тэгээд яг тэр төслийн Сэлэнг аймагт хэрэгжих хэсэг нь манай компани дээр болж таарад. За. За тэгээд би тэнд үндсэндээ одоо агроном хийнгээ бас давхар тэр төслийн одоо судалгаа шинжилгээний ажлыг давхар одоо ямар нэгэн одоо хөлс мөнгөгүйгээр 2 жил бас хийж өгсөн. Судалгааны ажил хийсэн. Тэгэхээр тэр чинь яг чиглэл нь юу? Ерөөсөө л одоо энэ урт тарианы үйлдвэрлэлийг л нэлээд одоо үр ашигтай ажилуулах, энэ байгаль цаг уурт нэлээд зөгцсөн байдлаар хөтлж явуулах гэсэн. Монголдо. Яг Монголдо яг тариалангийн газар бүс нутаг дээр. Тэгээд одоо 2 жил сайн ажилласан гэ шагналд нь намайг одоо 2002 онд юм да. Канада руу 2 сар явуулж өгсөн. За. Тэгээ би ч одоо хэлж мэддэггүй байж. За яг хөө тэгээд нэг яахааргүй нэг орс хэл бас нэг хичээл номд үзчихсэн юм болохоор тэр найруулгоноос гараагүй. Тэгээд миний очдог айл Канадын Манитоба гэдэг мужид. За. Бас нэг орсоор ярьцдаг тийм герман гаралтай айл байсан. За. Тэгээд тэднийд очиод яг л одоо орчин үеийн газар тариалан эрчимцэн тэр аж ахуй одоо ямар байдгийг гэдгийг одоо анхудаа үзэж тэр хүчтэй техник тракторын одоо барьж үзэж комбайныг барьж ургацын нурааж үзэж гахаагийн малж үзэж ингэсэн. За дээр нь дэрэг сайн айл байсан. Нэг жаахан агаарын саатал энэ төр гараад бороо энэ төр ороод ургац сураах ажил нэг 2 хоног хойшлно л доо. Тэгээд нэг жаахан баалаа тавьчихсан одоо өөр төрөө буудаа арва авиос жаахан сэврээд ингээ байж байгаа хооронд нь тэр хавийн одоо хүнсний ногооны үйлдвэрлэл зөөр аж ахуй гэл ингээл үзүүлж болох юм бүгдийг л үзүүлсэн. Ястаа нэг барашиг гэдэг чинь уудаг барашиг үшээ практик гэсэн орс үг гэдэг шиг юм болсон юм байна тийм ээ. Тэгээд эргэж ирсэн. Эргэж ирээд нэг бодол төрсөн. Би бол одоо юусэн гэхээр мэддэг юм байна. Магистрийн тэр урилга авцсан дог амт явж байгаа шүү дээ. Их л дог байгаа тийм. Тэгээд ер нь болоогүй юм байна. Манай улс ч гэ болоогүй юм байна. Тийм учраас би ер нь өөрөө өгчих хэрэгтэй юм байна гэдэг. Нөгөө компани захирлахтай хэлсэн. За одоо уучлаарай. Намайг гадаад яваад ирлээ гэд ингээ нүүрээ буруулж байгаа юм биш шүү. Гэтэ яг би ажиллаж болно. Хажуугаар нь бас нэг энэ хэл ус сурах хэрэгтэй юм байна. Энэ гадна дотныхантай ажиллах хэрэгтэй юм байна. Гэт ихсэн. Нөгөө хүмүүс маань за одоо чи ажлаа 2 болгоод явах те. Гэхдээ одоо чамайг би их сайн явуулна гэж ойлгож байгаа. Одоо манай компанид сайн тусалж байгаарай. Тэгээд одоо чи өөрийнхөө замаар яв. Гэсэн тэгээд бас нэг Канадуудтай танилцж барьсан байсан. Тэгээд Европын холбооны нэг төсөл танга 3 сараар туршилтаар ажилд ороод. За зөв. За одоо хоёулаа ингэ төр зогсхийг. За. Яга зогсхийг вэхээр одоо хоёулаа чиний одоо нүүр хуудас руу чиний сошиал хаяг руу орно.
Хүмүүс ингээд танилцахаараа одоо бас тэг баримт юм харах хэрэгтэй. Одоо чиний яриа чинь болохоор одоо тэр Канадад очсон тийм ээ. Тэнд юм сурсан тэр юмнууд эхэлж штэ. Шал өөр амьдралын өөр эрчим эхэлж байна тийм үү. Тэгэд цаашдаа битээ их яриа байгаа учраас одоо нүүр хосрооч орондоо. За. Тэр хаягаа ил тодуулахад бол татгалзах юм байхгүй. Байхгүй. Тий. Би бас нэг докторийн ажил хийгээд дуусч байгаа үндсэндээ. Зөв. Бас Канадад ихтэй. Зөв. Тэгээд тэрний ажил ер нь ихцээд. За энэ Facebook гэдэг юм чинь өмнө байсан уулын. Тэгээд одоо үндсэндээ баг тэр утсаа аваад 0 ордог. Донтох маягтай донтох тий. Тэгээ хүн би юм бичгээр хариу бичих хэрэгтэй болно одоо тэгээ ерөөсөө энийг зогсооё гэд тэгжиж одоо цаасаа нохъё гэд өнгөрсөн 12 сард хаацсан түр хаацсан. Тэгээд сая буцаага нээсэн чинь 30 хоногийн дотор устчихдээ юм байна. Тэгээ шинээр нээчихсэн одоо нэг 3 он жинүү нэг юм хаяг байгаа. Гэхдээ энэ олон нийтэд явахад ямар ч асуудал байхгүй. Тий. Тэгээ одоо өөртөө чинь танилцах гэсэн хүн өөрөө чинь одоо хаягтай болж явлаа гэсэн үг. Тэгээд харилцан эрэг холбоо үүсгэх нь шүү дээ. Ингээд ажил амьдралын чинь харгуугаар цаашаа явъя. За тэгье. За яаж орж ийн хөө? За энэ нэг юм баяр тулгалаа өгсөрөн гэдэг яг нөгөө англи дээр бичгээр нөгөө овг нэр хоёр чинь хоорондоо солигдчихоор манаатай зөрөөд ард үрдэ орчод идэг юм аа. Энэ юм зураг уу энэ том нү. Тий. Энэ нэг хэд хоногийн өмнө энэ богдууланд алхаж чагаад сайхан мус сайлаад ингээд хавар болж байгаа. Тийм байна. Нодлон би офисын баруун түрүүнд За явж байхдаа одоо авахулсан зураг. Энэ тариа Тэнд одоо энэ Түмэн шууд гэдэг компани шүү дээ. тий. Тэднийх офисын баруун түрүүний одоо усжуулах гэдэг компанийг худалдаж аваад үндсэндээ одоо нэлээд орчин үеийн чиг баримжаатай тийм үйлдвэрлэл XMA гэдэг эрхэм баярах уулзаад би бас нэг энэ зөвлөх чиглэлийн бас нэг юм хийдэг. Үндсэндээ одоо газар тариалан техник технологи услахатай газар тариалан гараа. Ломбын эрхэм баяр. тий. Манайх эднийхтэй гэрээтэй. Тэгээ тэнд очиод одоо эдний аж ахуйг л одоо орчин үеийн одоо техник технологи за тэгээ гол нь одоо шинжлэх ухааны үндэслэлтэй одоо газар тариалан яаж цааш нь авч явах уу гэдэг дээр л одоо бид нар ажиллаж байгаа үеийн одоо зураг. Би нэг жил болгоо энийг хүлээж ийдэг. За энэ нь болохоор Оросын Гидромет Центр России гэдэг одоо манайхаар бол Оросын одоо ус цаг уурын байгууллага орчны шинжилгээний байгууллага. Зөв. Тэднийх одоо зуны улирлынхаа буюу одоо ургамал ургах хугацааныхаа цаг агаарын төлөв байдлыг ингэж урьдчилсан байдлаар гаргадаг. Зөв. За энэ дээр үндсэлж одоо үндсэндээ хөдөө аж ахуй болон одоо миний бодож байгаагаар бусад салбарууд байна шүү дээ. Одоо барилга гүүрээс өсвөлээ, замаас өсвөлээ. Энэ дээр үндсэлж байгаад ажлаа бас төлөвлөх болцоо гардаг. Энэнгүүгээр ч гэсэн одоо ер нь юм явах хэцүү цаашаа бол. Тэгэхээр чи ийм юм сонирхно гэдэг чинь чи бас ийм юм хэрэгтэй газар ажиллаж ирсэн байх нэ. Чи ингэж бүхэлд нь харж штэ энэ газар нутгаа цаг уурын байдлыг. Тийм, хүнсэтэй аж ахуйн хөнгөлөлдрийн яамны төрийн нэрийн бичгийн дараагаар ажиллаж ирсэн. За. За тэгэхээр одоо үндсэндээ их одоо ажил бол нөгөө хэлэхэд одоо нуруунд дээр байсан. Заримдаа ч одоо тэгэлгүй яах. Тэ жарах цаг өгөөлээ. Хэдэн оноос хэдэн орно? 2016-аас 2000. За бараг 18 он юм да. 17 оны 12 сарын дундуур. Манайхан ч нэг тийм яриа байдаг шүү дээ. Нөгөө нэг тэр жил яга нөгөө нэг тийм үер болсон жил, нэг тийм болсон жил гэж тийм ээ. Тэр тий. Тэгэхээр нөгөө жидүүгээс өмнө байх нэ. Тэ өмнө. Жидүүгийн жилээс өмнө юм байна. Өмнө тий. Зарим чи яга ажиллаа өгч вэ гэжсэн. Сүүлд нь зарим нь чи ч бас ажиллаа өгсөн тэр ер нь ямар учиртай байсан гэд асууж ирдгийн зарим нь тэгээд яах вэ? За нэг халсных зүгээр энэ дээр би нэг залгаад юм асуучих. Энэ жидүү ер нь яах зорилготой гарч ирж чиний үед байсан уу? Байсан. Энэ чинь 2000 бараг 7-8 оноос байгуулагдсан байгууллага шүү дээ. Тэгээ энэ яг зөв зүйтэй бас тус дэмтэй байсан уу ер нь энэ үйлдвэрлэгчдэд?
жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан бол маш чухал сан. Тий. Энэ бол одоо үндсэндээ жижиг болон дунд одоо бизнесийг дэмжиж нэгэн тал одоо Монгол улс үндсэндээ одоо энэ зах зээлийн баримжаатай хөгжин социализм, коммунизм гэдэг юм ал одоо ардаа орхиж байгаа л бол биднэрт одоо энэ бизнесийн зарчмаар л одоо энэ бүх юм явж тэндээс нь одоо ард түмэн ажилтай, хоолтой онцтой, хөгжилтэй байж за тэндээс нь татвар төлөгдөж энэ төр ус гэдэг юм чинь явах хэрэгтэй. Тийм учраас одоо энэ жижиг дунд үйлдвэрлэл бол одоо маш чухал сан. Энийг тухайн үед бол одоо юу гэдгийг их хайтайхан цааш нь хөгжүүлэх ийм одоо болцоонууд байсан нэг үгэлхэд би тэрэн дээр одоо юуг нь хэлэх гээд байгаа юм гэхээр одоо зээлийн батлан даалтын сан гэдээ байж байгаа. За дээрээс нь одоо Азийн хөгжлийн банкны энэ жижиг дунд одоо энэ үйлдвэрүүдийг ялангуяа хөдөө аж ахуйг сайн дэмждэг бас ийм төсөл хөтөлбөрүүд байдаг. За дээр нь манай Монгол улсын банкуд бас одоо энэ чиглэлээр зээл юмнуудаа гаргаж идэг. Миний одоо сонирхол бол тухайн үед энэ их том одоо юмнуудыг бүгдийг нийлүүлээд энэ жижиг дундын одоо санч өөрөө тэр дотроо багтаад магадгүй одоо та үнэхээр экспортыг одоо импортыг орлохоор экспортод одоо гараад ийм валют болж ирэх улсад хэрэгтэй ийм төсөл байх юм бол магадгүй жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нэг 25% санхүүжүүлдэг. За зээлийн батлан даалтын сан нэг 25% санхүүжүүлдэг. За тэр Азийн хөгжлийн банкны одоо тэр том төсөл 25% санхүүжүүлдэг. Монголын нэг хувийн банк өөрөө нэг 25% санхүүжүүлждэг. Ингээд байх юм бол хүртээмж талаас аж тэр, хяналт талаас аж тэр, хэрэгжил талаас аж тэр. За дээрээс нь бүр одоо нарийн ярих юм бол тэр тухайн бүтээгдэхүүний маркетинг талаас аж тэр. Их хайтайхан ийм явах болцоо бас харагдаад байдаг. Нэг юм нэмээд хэлэхэд бичил бизнес гэж бас байна. За Одоо өрхийн аж ахуй штэ. Үндсэндээ нэг хүн нэг төлхүүрийн оосор хийж гэн. тий. За нэг зураг зураад тавьчихж гэн. Жижиг дундынхаа доор Доор нь байдаг. за Тэр бас нэлээд ялгаатай. Тэгэхээр хүмүүс нөгөө жижиг дунд гэхээр л ерөөсөө одоо томоос бусд нь бүгд багтдаг гэж ойлгоод их шиг байдаг. зөв. Тэгэхээр тийм бас биш. Яг тэр дундынх нь байдаг. Ерөн зүгээр Европ руу энэ төр болоод ирэхлээр бусад оронд болоод ирэхээр нөгөө эдийн засгч том байдаг учраас жижиг дунд ангил нь тэдний жижиг дунд ангил бол баг манай томдоо орчхоор баг 500-аас дээш хүнтэй техник борлуулалт нь хэдэн 10 сая еврогоор хэмжигдэж явахаар өстой нэг тийм би. Нөгөө талаар яг уу та бас энэ намайг энийг нөгөө ойрхон байсан гэдгийг хэллээ. Ер нь бол яг уу хөдөө аж ахуйн яам биш сайдын одоо эрх мэдлийн доор байдаг ийм сан. Бид нар бол яг уу жижиг дундын одоо газар гэж байдаг. Жижиг дунд үйлдвэрийг одоо энэ асуудлыг зохицуулдаг одоо газар гэж байдаг. Яг уу яам тэр бах юм дээр байдаг учраас бодлогын хувьд бас ерөнхийдөө тэр чиглэлээр хууль гарах хуулийн тий. Ерөөсөө өөрөө хуулийн хүн шүү дээ. Яг хэрэг тэрээ бол одоо юу гэдгийг тэр одоо асуудлыг ямар хэмжээнд явж гэнэ гэдгийг бас судлаад шинжлэх одоо асуудлыг сайжруулах ийм санал бол бас оруулах ийм болцоонууд бол бас байдаг юм. өөрөн чи үед энэ Атрын аян ер нь яаж явсан хэрэг үү? За би бол Атрын аяны нэгдүгээр үе юм. за би 3 дугаар үеийнх нь бол дарлаа. 3 дугаар үеиг бол би ч нэгдүгээр үе Атрын аян чинь юу гэсэн үг хэд онд анх 59 онд анх эхэлж байсан. Тэгвэл би хүүхэд байж. За 2 дугаар аян бол нэг 73 4 оноос эхэлсэн гэж. за тэр бол одоо миний үе юм байна. За бүр жигтэйхэн одоо 2 дугаар аян эхлэх гэхээсээ илүү одоо 2 дугаар аян эхэлж гэнэ гэх тэгээ тэр нэлээд урт хугацаанд техник, технологи за ер нь шинжлэх ухааны баримжаатай явах ч гэсэн одоо энэ хүрээлэн юмнууд байгуулагдаад их хүчтэй одоо лабораториуд энэ өргөтгөөд энэ төр их тийм судалгаа шинжилгээний ажлуудыг нэлээд өргөн цар хүрээтэй бас авч ирсэн юм байна лээ. 3 дугаар аян 3 дугаар аян
2007 онд үндсэндээ одоо зарлагдсан. Зарлагдсан. За би тэр зарласан үнийн ч одоо санаж байна. Тэгээд яг хав би 2008 онд хөдөө аж ахуйн яамд бас хяналт шинжилгээ үнэлгээний газрын дарга байсан. 10 оноос бас Хатрын аян одоо үргэлжилж явах үед газар тариалангийн бодлогын хэрэгслийг зохицуулах газрын дарга байсан. Тэгээ яг газар тариалангийн газрын одоо дарга байх үнэн бол үндсэндээ Натрын 3 дугаар аяны одоо нарийн бичгийн дарга нь байдаг. Үндсэндээ бас одоо хурал цуглааны зохион байгуулах нарийн бичгийн дарга нь. Тий. Даргаар нь ажиллаж ирсэн гэсэн үг. Ажиллаж ирсэн тий. Тэгэл одоо артлыг л одоо үндсэндээ хариуцсан гэсэн үг. Зүгээр одоо би нэг ажиглаад байж хахад Хатрын 3 дугаар аяны одоо үр дүн одоо ч гэсэн харагдаж байна. За би нэг Азийн хөгжлийн банкны тэжээлийн тогтвортой менежмент гэдэг нэг төслийн удирдагчаар одоо ажиллаж байгаа. Тэгээ одоо ингээд тоо судалгаа ингээд аваа хараад байхад яг 2008, 9, 10 оноос эхсүүлээд энэ газар тариалан жаахан хөгжиж ихсэндээ холбогдуулаад эргээд жишээ нь малын тэжээлийн тариалалт дагаад тэгээд одоо гарч байгаа бүтээгдэхүүн нэмэгдсэн бас нэг юм тоо баримт харагдаж байна гэсэн юм. Хоёр одоо фэйсбүүкээр орё. За тэгээд тэгэхээр одоо энэ бол яг 4 сарын юм. За тэгээд 5 сар нь бас нэг жаахан манайхан яагаад байхгүй вэ? За манайх жаахан сүулдэж гаргаад байд юм аа. Тэгээд сүүлийн үед бас тэр тоомоо ч одоо бас сайн явуулахгүй байна уу зүгээр их наривчсэн тоо хол урт хугацаанд бас сайн гаргаж чадахгүй. За энэ одоо хэдэн сар? Энэ 7 дугаар сар байна. 8 дугаар сар, 9 дугаар сар. Ирэх жил их үү? Одоо энэ зуны. Энэ зуны. Одоо ирэх. Одоо биднес энэ ингээ ягараад байгаа энэ хэсэг рүү. Энэ доотын цагаанд л одоо бид нар байна. Тэгээ яг Оросынх болохоор энэ харагдаад байна. Тэгэхээр энэ нөдөө ээж таарч ямар байгаа. Яг хилээрээ таслаад агаар нь өөр болчих биш. Тэгээд энэ яг ягаан дуу энэ хэсэг ба шүү дээ. Тий. Энд чинь бол одоо ер нь бол агарын температур олон жилийн дунджаас нэг чүт дулаан байхаар тийм байна. Тийм. Яг хөө ингээд энэ ирэх зуны хувьд бол жаахан тийм дулаан. Тэгээд хурд тунцс бол 4-5 сарда жаахан бага автар. Гэхдээ энэ нөгөө хойд утгаараа штэ. Тий. Тийм харагдаад байна. Тий. Тэгэхээр өөр чинь нөгөө нэг одоо докторын сэдвүүдээр ажиллаад байгаа л хамгаалцсан билүү? Одоо хамгаалах тунд өгч जैन. За докторийн сэдв бас гэсэн нөө. За. Энэтэй холбоотой юу? Мэдээж цаг агаартай бол холбоотой. Яг энэтэй бол бас холбоотой. За яг шүү. Цаг агаартай холбоотой. Тэгсэн чинь ямар сэдв байх вэ тэр? За докторийн сэдв бол би Канадын Saskatchewan-ыг сургуульд өмнө хөрс судлаар магистр хамгаалсан. 2005-аас 2007. Saskatchewan-ыг сургууль. Saskatchewan. За. Тийм одоо Төв Канада гэсэн үг. Төв Канада. Хэл бол сурцсан. За одоо хэл байхгүй дээрээ ч ингээд явахгүй. Сурсан байсан гэдэг явчихгүй. Тэгээд докторийн ажил бол нэг их сонирхолтой жимсэн дээр одоо судалгаа хийж байгаа. За Монголд бас зэрлэг хэлбэр нь байдаг. Ямар хөх далан альс гэдэг. Одоо хүмүүс чоны илэг энэ төр гэдэг. Зураг нь байна уу? Чоны илэг. За зураг нь уу? Чоны илэг чи иддэггүй шүү дээ. За тэр янз янзын ойлголт яваад байгаа. Манай гадаа бол чоны илэг ургадгийг идүүлдэггүй юм. Наад чи болохгүй одоо тэр их учир байна. За хоёулаа тэр хүртэл хоёулаа энэ одоо ямар газар юм? Энэ яг Оросууд нэг хаврын тариалтай эхэлсэн. Би тэгээ зүгээр мэдээ болгоо тавьчихсан. Хүмүүс бас сонирхог бас дээрээс нь чинь хаврын тариалт өгч чинь бас нэг хөөшин ч одоо бид нар ч бас нөгөө хаврын ажил юу болж байгаа вэ гэд бас нэг намайг авах хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээд яг би ч бас зураг мураг тавихтаа бас бодж ижил тавьдгийн. Тэгээ ер нь бол Монголын газар тариаланд бас нэг тулгамдаад байгаа юм бол ойн зурвас жишээ нь. Ингээд талбай хажууд ингэ мод ингээд юм байна. Энэ нэг цаг агаар жижигхэн тэр микро орчноо зөөлөж өгдөг. Тийм. Чиглэж өгдөг. За тийм. Тий. Манайс тал нутгийн хүмүүс аргагүй бас нэг юм байхгүй сийгээд. Би ч одоо дээлтэй аргагүй хөдөө ажиллах. Энэ юу болж байгаа хэрэг? Мянган малчны чуулга уулзалт зохион байгуулад тэнд ажилтаа нөгөө энэ дээр суудсан бас сурилгууд дэрдэж бариад ингээд туслаа байжсэн. Чуулган дуудагдаад. За.
Тэгэл одоо яамнаас асуултанд хариулах хэвээр цаг үеийн ажил тэмцэж зөндөөл юм болж байна. Тэгэл Ордон дотроо гүйж байгаа хэрэг шүү дээ. тийм тэгэл одоо гүйччэл одоо асуултанд хариулаад явж исэн. Энэ хөшиг бол яг ордны их хурлын танхимын ард байдаг хөшиг мөн байна. Одоо уучлаа хэдэн настай? Би одоо 42 та 43 хүрнэ бодохгүй 11 сард. 43 наснда докторийнхоо диссертацийг хамгаалч. Одоо өмнө одоо амжуулах. Тий. За идэл та нарын настай өстой ирж яваа цагийн хүмүүс чинь та нарын дуу хоолой, та нарын мэдлэг боловсрол одоо улс оронд их хэрэгтэй байна. Тий. За тэгээд түрүү би тэр нэг юм дээр зогсчлаа штэ. Тэр чоны илэг гэдэг. Тий. Манай Монголд бол маш их бий. Тийм чоны илэг гэж яхан холиод байгаа. Яг жинхэнэ одоо нэр нь бол далан альс гэдэг чимээс. Далан хальсаа. Тийм. Яагаад далан альс гэдгийг гэхээр би монголчууд бас энэ ургамлын за дээрээс нь хараад байхад уурхаа мурхатаач газар их нэр онж өгдөг юм шиг байна. Ер нь их ондоо шүү дээ газар нутаг юмны нэрийг. Тэгээд тэр ургамалч нь өөрөө ийм жаахан хатуу тийм модлогдуу иштэй. Тийм бут. Ингээ олон жил ингээд ургаад эхлэхээр ингээд яг тэр нэг ишнийхээ гадуур ингээд их тийм олон хальстай юм шиг тийм болоод байдаг. Тэгээ тэрнээс нь болж би тэр далайн хальс гэж өгсөн юм уу л гэж одоо боддгийн. Канад багш одоо тэд нартай ярихаар үгүй нэр монголчууд их онж өгсөн нэр биш үгээд. За тэр нэр онж өгдөг гэдэг бас их монголчуудын их ухаан хам боргоцоо маш мундаг нэр хийж хараагүй. Манай дургахгүй тийм ээ. Тий. За тэгээд цааш нь явна. Тэгээд судалгаа бас их сонио эхэлсэн. Би 2005 онд нөгөө Европын холбооны төсөл дуусаад тэгээд зүтгэж жагаад Канад руу магистрт явсан. За. Тийм. За тэгээд Канадын засгийн газраас бас одоо тэтгэлэгтэй. Гэхдээ яг тэр Монголд хэрэгжижсэн бас төсөл байсан. Тэгээд нэг нөгөө хэлэхэд одоо Канадад үлдээд цаашаа ажиллах уу, эрдэм шинжилгээний ажлаа хийх үү гэдэг. Ер нь бол одоо Канада, Америкийн төр чинь бол одоо тийм л юм өсчээд шүү дээ. Тий. Аль болох сарын сайн ажиллах хүч аваад. Тэгээ би ч одоо эндээс явахдаа Монголд эргэж ирнэ. Амгч явсан. Тийм одоо ирээд Монголын үдэ аж ахуйд ажиллах хэрэгтэй хүн гэж хагаад. Тийм учраас одоо хэлсэн амандаа хүрнэ гэд ирсэн. Ирээд одоо үдэ аж ахуйн яамд бас ажилласан. 12 онд бас болоогүй юм байна гэд ингээд бас докторт явсан. Канад очсон. Би уул нь гүзээлзгэн судлаа гэж очсон. Тэгээ гүзээлзгэн судалмаар байна гэсэн чинь за би чамд нэг юм хэлье. Би нэг их сонио ургамал судалж байгаа. Тэр бол одоо ирээдүйд одоо бараг дэлхийг аврахаар юм ургамал. Тэгээд гүзээлзгнээр 1000 эрдэмтэн ажиллаж байхад чи 1000 нэгтгэн болж одоо ажиллах хэрэг байна уу? Одоо миний судалж байгаа энэ ургамлаар гарын 5 хүн л ажиллаж байна. Чи 6 дахь ч юм уу 4 дахь ч юм уу одоо 5 дахь ч юм уу боллоо. Тэгэхээр энэ ургамал бол одоо ирээдүйд бол дэлхийг аврах. Ер нь бол одоо дэлхийг аврахаар юм ургамал байгаа юм. Тэгээ ургамлын шин чанар нь одоо өөрөө нөгөө тармил болоо сайжраад ингээ явцсан ургамал учраас ирээдүйд бол одоо хүний одоо хөшрөлттэй нэлээд тэмцэхэд за гол нь одоо зүрх судасны одоо тэмцэхэд ер нь эрүүл байх энэ одоо нөхцөлийг хангаж чадхаар хэмжээний юм ургамал байгаа. Яг хоо ойролцоо гэх юм бол одоо нэрс байна. За миний өмнө сурж исэн доктор залуу дотроос нь бас курицетин гэж бодис олсон. Тэгээд тэр бодис бол бас одоо өөр нэг ангаахын судалгаагаар нэг юм жижигхэн хялгсан өт одоо нэг 12 тонол өгчдөг. Тэгээд шинжлэх ухаанд байнга л хэрэгжилж идэг юм өт. Ийг одоо бас тэр курицетин гэдэг бодистой бас ингээд амьдралыг яаж явах нь гэдээ харсан. Бүр нэлээд тоногоор уртсаж байна. Одоо хүнээр бол бараг 130-40 наслахаар болгож шүү дээ. Үгүй тэр нөгөө нэг за одоо нөгөө нэг өт маань. Тийм өт ч гэсэн одоо бараг 80 бид нартай адилхан байлаа шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо хүн бол одоо зөвхөн тэр бодисыг хэрэглээд одоо
урт наслна гэж байхгүй л дээ мэдээж хэрэг одоо өсвөлээл одоо Экспорт, импортын маш том гарц байна уу? Энд мэдээж хэрэг байлгүй яах вэ? Олон хүн ажлын байртай, олон хүн одоо мөнгө олох болцоотой, орлого олох болцоотой. За улс ч гэсэн эндээс одоо нэлээд ашиг олох болцоо бий. Гэхдээ одоо миний докторийн ажлыг бол Канадын засгийн газар бас санхүүж болсон. Засгийн газар гэдэг нь Канадын мөнгө гэсэн үг. Бид тэр утгаар нь хэлж байгаа. тий. Тэгээд би бол зүгээр яг хуу хувьдаа ч гэсэн боддог яг хуу улсаасаа бол мөнгө нэхэж үзээгүй. Намайг одоо магистр доктор сургууль гэж хэлчихсэн. Тэгээд тухайн улсад нь хэрэгтэй ажлыг хийж өгөөд завсраар нь өөрөө сурж байгаа учраас Татвар төлөгчдийнхээ мөнгөөр сураагүй л гэсэн үг. За тэгээд ингэнэ хөө. Манай гадаа энэ гудамж одоо 2-3 газар ургад манай гадаа цэцэрлэгт. За. Манай студийн гадна талд тэр нөхөр улаан. За тэгэхээр бид нь тий гүмэлдэ чаны илгэл гэдэг. Тэгээд тэр нэг одоо дэлгэсэн тэрлэг шиг нэг юм Монгол улс шүү дээ. Дэлгэ хийх юм шиг. Энэ Монгол улсад маань их олон сайхан шимтгийлтэй ургамал амтэн хэлээд юг. Тэгээ бидний амьдралд хэрэгцээтэй маш их том эрдэс бодис тийм ээ. Урт насалж болох ч одоо ичидийн ургамал одоо ингээ бүх юмд байна. Би бол одоо гайхаад бардгүй шүү дээ. Монголд одоо хичнээн баялаг байна. Тэр бүр үнэхээр одоо ургамал талаасаа, байгалийн нөөц талаасаа, за тэгээ одоо таны дээр хэлж байгаа тэр газар доор гэл одоо ингээл мэддэг. Яахаар одоо зарим орнууд бол одоо бүр үнэхээр атаархаар ийм юм заяатсан орн. Одоо энийг л одоо ухаантай л. Тэхийн тулд чи юу хүсэж байна? За би бол юу хүсэж байна? хөдөө аж ахуйн одоо мэрэгжилтэй дээрэс нь энийг одоо өөрөө хобби болгочихсон ийм хүн гэж зүгээр өөрөө боддог. Хүмүүс юу гэж хардгийг бас мэдэхгүй. Гэхдээ энэ хөдөө аж ахуйгаар дамжаад ирээдүйд бол одоо хүнс гэдэг юм л одоо хамгийн үнэтэй зүйл болно. Ус гэдэг зүйл одоо хамгийн үнэтэй зүйл болно. Одоо литр ус байхгүй бол хажууд 10 кг одоо алттай байгаад явах байдаг. Тийм учраас одоо энэ ирээдүйн хөгжлийнхаа чиг баримжааг энэ одоо айхтар болж байгаа өөрчлөгдөж байгаа энэ уур амьсгалын өөрчлөлтөнд нэлээд одоо хол харсан ийм суур одоо эдийн засгийнхаа энэ юмыг сайжруулах хэрэгтэй. Өнөөдөр магадгүй бид нүүрс экспортод эдийн заас олж байна. Нэг өдөр нүүрсний хэрэг байхгүй болно. Энэ бол энергийн л хүсвэр. Тэгэхээр над нэг юм ном байдаг нэг сайн хүн надад өгсөн юм аа. Тэгээ энэний номын одоо гарчиг нь бол 2052 гэж юм. Дайн дэлхийн тухай эх 40 жилийн таамаглал гэж. Бид чинь одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа хүмүүс бас нэг бид ер нь цаашдаа яах юм бэ гэдгээ бас нэг боддог. Гэхдээ нэг 20 жилийн дараа 30 жилийн дараа яах юм бол ингээд энэ таамаглал дээр бичснээр бол биднээс энэ одоо ер нь хүн төрөлхтний ирээдүйн хүнс маш хүнд болох юм байна. Энэ хэрглэж идэлж байгаа энэ газар маань бүр их аюултай болох юм байна. Өөрийн чи одоо төрийн ноён нуруулж төрийн нарийн бичгийн дарга төрийн нарийн бичгийн дарга гэж одоо сайхан алба шүү. Ёстой хэр халдаашгүй сайхан алба тийм ээ. Тэрийг нэр төрстэй хашиж явсан байна. Тэгээ энэ номыг би танд уншаарай. За баярлалаа. Унш дуусчаа тэмдэглэх юм а тэмдэглэчгээ тэрнийхээ фото зургийг авчаа буцаагаад өгөөрэй. Тий 10% сэглүүгийг авч болдгүй. Тэгээд буцаагаад өгнөө танд. Бас яг ийм оюуны оюуны өмчийн тийм ээ. Өөрөө яг тэр диплом юугаа доктор хаана хамгаалах уу? Канадад хамгаална. Канадад хамгаална. Тэгээ Канадын тэр юу юм болд ингэж нэг оюуны өмчийн сан манд ордог байдаг. Яг манай сургуулийн номын сан тэгээд нийтэлцдэг юм л да. Тэгээд яг хоо сонирхсон ороод үзэж болно. Нийтлүүлж байгаа одоо талаасаа бас янз бүрийн хүсэлтнийх гарчихгүй бол яг доторхын задлаад нөгөө сэтгүүлүүдэд бас хэвлүүлэн нийтлүүлнэ гэвэл 1-2 жилээр бас олон нийтэд танилцуулахгүй байх болцоо байдаг. Тэгээ одоо тухайн үед л бол нөгөө санхүүжилт мөнгөний гаргасан газар бас юу гэж хэлэх юм би бас сайн мэдэхгүй байна. Тэр дотор одоо энэ таримлыг сайн ургуулах, үржүүлэх одоо гээд нэлээд бас юмнууд байгаа. Бид хуучин Швейцар руугаа хөгжинэ гэдэг үгийг
одоо нэг хүн олон 100 жилийн өмнө хэлээд За. тийм ээ шивцгаар луга гэж наа мундаг хүн хэлсэн байна. Одоо өнөөдөр саяхан би сонслоо нэг Монгол залуугаас Канад луга хөгжих хэрэгтэй. Бид нэг одоо өргөрөг дээр тийм ээ Зөв хэлсэн байна. Тэгэхээр өөрөө Канадад сурсан. Сурч байгаа. За тэр нөхөр бол уулуурхын талын хүн. За. Канад уулуурхагаар мундаг. Сайн тийм. За хүнс энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн энэ технологиороо бол бүр Одоо дэлхий дээгүүр тийм. дээгүүр орно. Тэгэхээр хээрийн галуу нисэн үл хөрөх газраас хүний хөө эрдэм өвөртөлж ирнэ. Тэр Монгол хөө эрдэм өвөртлөөд ирсэн үедээ маш сайхан үйлс бүтээн. Тэгэд энэ таамаглалсан ч бай, таамагдаагүй ч бай. Ямар ч байсан Монгол хүнийхээ одоо ирээдүйн хоол хүнс тийм ээ ажил амьдрал мөрөөдөлтэй шууд холбоотой ийм сайхан ажил хийж байгаа чи баярлалаа. Энд ч одоо яасан мундаг гэдэг вэ? За техник технологи бол ер нь хөдөө аж ахуйд бол одоо нэг үгүй хэлэхэд одоо жаахан харуугаар хэлбэл бүр тасраад дууссан. Одоо хөгжөөд мундаг болоод одоо их нарийн болж байгаа. За сүүлийн үеийн техникүүд бол одоо эндсэндээ энэ трактор шиг жолооч байхгүй. GPS одоо газрын баримжааг аваад тэгээд одоо үйлдэлээ гүйцэтгэжээд хэрэгтэй газраа ирэл зогсож байна. Энийг ажлын байр одоо байхгүй болох аюул бий. Гэхдээ магадгүй Монгол хүн энэ техник технологиудыг одоо өдөрдөө сурчвал энд ажиллах биш. Нэг хүн 10 ийм техник ажиллуулж чадна. Тэгэх юм бол Монголын 3 сая хүн 30 сая хүнтэй Ашгүй 300 сая хүнтэй айл шиг ажил хийх болцоо бас байгаа байхгүй. Би бас одоо Монголд нэг ийм дроноор газар тариалан байгаль орчин одоо мал аж ахуйд нэг хэрэгжилчих болцоонууд юу вэ гэдэг ийм хувийн хоббигоороо хийж байгаа бас ажлууд байгаа. За энэ бол одоо нэг матрис гээд бас нэлээд өндөр хүчин чадалтай өвөлж бас явдаг ийм дрон байгаа. Бүр одоо бид нар бол мэдж байгаа шүү дээ. Цэргүүд одоо айрамд бол одоо энэ тэр ч бол чигтэй харин болцсон. засарсан тийм. Одоо нөгөө нөгөө хэлэхэд хэл одоо морь унаад эргэж явах сайхан л байлгүй яах вэ? Гэхдээ нэг 2 юм уу 3 дрон Монголын хэлийг өдөртөө хэд тойроод авах болцоо байна шүү дээ жишээ. Тийм. Хэлээд тэгж хамгаалж болж байна шүү. За наад сэтгэлгээд чинь ингээ та нарын оюун ухаанд батнат суудсан учраас тэгээ та нар дандаа ийм хөдөлмөр хөнгөвчлөх хөдөлмөрийн бүтээмжийг дэвшлүүлэх ажил дээр маш их ажиллаж байна тийм ээ. За энэ юу болдог За энэ нөгөө хиймэл оюун ухаан гэдэг юм чинь. За энэ хөх хайрцагтай юм үндсэндээ одоо усалгааны системийг яаж таримлыг услах уу? Энэ таримлыг хизээ услах уу? Хизээ услвал хамгийн их сайн ургаж яах гэж өөрөө сурж агаад сүүлдээ хүний хэрэгцээгөө одоо өөрөө шийдвэрээ гаргаад услаа явуулдаг болдог. Усалгааны системийг удирддаг хиймэл оюун ухаан жишээ. Тэгэхээр одоо нөгөө ус болохоо айлаа би 5 литр ус хийсэн ихтүүлсэн үү багдуулсан уу гэд гүйж явах биш. Тэр чинь энэ л хийгээд өгнө. Тэр хүн өөрөө сурахтаа байдаг юм өөр юмдаа цаг цагаа заагаад зарцуулаад явж явах болцоо. Мэдээж хэрэг үн өртгийн үед бол өнөөдөр бол үнэтэй л байгаа. Гэхдээ одоо хэдэн жилийн өмнө компьютер ямар байлаа өнөөдөр гар утас руу бүх юм ороод ирсэн байх жишээ. Тэрийн шиг технологийн дэвшлэр цөөхөн хэдэн жилийн дараа ихтэл энэ юм ороод ирнэ. Монгол залуучууд ч гэсэн ийм юмнуудыг одоо бий болох болцоо бүрэн байгаа шүү дээ. Тэгээ би ингэж ойлголоо өөрөө чинь өөрийгөө бол одоо төгс боловсруулжээ. Дараа нь эн чинь энээсээ үргэлжлээд одоо өөр эн чинь гэрээ хэрхэн тохижуулсан бай гэж. Тийм ээ. Гэрээ гэдэг маань одоо та яаж амьдэрдэг вэ гэсэн үг. Өөрөө ер нь ямар цалин хөлстэй яаж амьдэрдэг хүн бэ? Манай гэр бүлийн хүн бит хоёр хоёлаа одоо төсөлд ажиллаж байна гэж ойлгож байна. За яг хуу гадаадын төслүүд бол цалин боломж юм. Өндөр тий. Нөгөө талаар би одоо зөвлөх үйлчилгээний нэг компани ажиллаж байгаа. Өөрөө хувийн зөвлөх хөдөө аж ахуйн талын. Хөдөө аж ахуй, байгаль орчин чиглэлээр. Байгаль орчинтой гацуг. За. Нэг хэсэг хэцүү байсан зөвлөх үйлчилгээ чинь. Хүмүүс бол ер нь мэдээллийг цаасыг одоо мэдээллийг үнэлж чаддгүй байсан. Тэгсэн. За өнөөдөр бол одоо түрүүн хэлсэн эрхэн баярхаас өсвөлээд одоо энэ мэдлэг энэ ямыг үнэлээд тий гэрээгээд ингээ явж байна. Тэгээд
Энэ бол одоо хүн толгоогоор одоо мөнгө олж иддэг, амьдэрдэг. Тэгнгээ нийгэмдээ одоо хөв нэмрээ бас оруулж болдог. Нэг ийм сайхан. Өөрийн чинь одоо гэрээ төхнүүлсэн байдал бол хүн идэж л байвал хүн одоо ууж л байгаа бол тийм үү? Амьдрахын тулд өөрийн чинь бизнес бол байж л байна. Байж л байна. Илүү хүнд нэг илүү юм хэрэгтэй ер нь. За тэрийг одоо ажиллаж байгаа хөшчүүлдэг байгаа сая ярьдгийг надад зөвлөнө. За ер нь одоо чи цуслангийн байшин байсан ч гэсэн одоо нэг 3 өрөө байшингаас илүү битээ бариарай. Хүүхдүүд эрдгүүн шүү. Ирсэн ч гэсэн нэг онцоо буцаа явчихдаг юм аа. Чи бол сүлд нь яах вэ гэхээр Ханхайсан юм донд тэрний одоо манаач болж дууснаа. Тийм болохоор хэмжээ хязгаартай юм хийгээрэй гэж загтдаг юм. яасан мундаг үгүй. Одоо бид нэг социализмыг даван туулсан мөн үү? Тэрийг даван туулангуудаа одоо капитализмын ихэнх үед явж байна тийм ээ. Гэтэл капитализм маань өөрөөсөө татгалзах тийм шинжрүү орчлоо. Энэ их хөрөнгө, энэ их өндөр байшин, энэ их аимшиг юмнууд ер нь байгаль орчноос бохирдуулаад, ер нь заваараад нойтой нойргоо хануулаад эхэллээ. Одоо минимализм руу орж эхэлж байна. Тэгж байгаа. Минимализм. Эн чинь нөгөө нүүдэлчин ахуйд бид мянган жилээр өгжүүлээд ирсэн суу тухайн байна шүү дээ. Минимализм. Төдүүгээ нэг ном байдаг та. Төдүүгээ нэг ном байдаг та. За. Малчны тухай бичсэн. Тэнд бол одоо ерөөсөө би бол тэр дотор тэр минималист үзэл тэгээд тэр одоо малаас гарч байгаа юмыг бүгдийг ашигладаг. Тэр ганц гэртээ айл тэр бүх юмаа хийж болж байна, үйлдвэрлэж болж байна. Тэр их гоё гаргасан ном байдаг. Уу ядаж одоо элдв ханган одоо олон нийтийг хамарсан том өвчин нүгээ уул амд очивч. Энд одоо юу вэ штэ чинь нарны панелууд тэгсэн мөртлөө сүүдэр байна уу? За тэр сүүдэрт нь урмлууд харагдаж байна уу тань? Тэгээд энэ харин тий. Энэ нөгөө англиар goji berry гэдэг юм да. Өөр монголчууд хятадууд байна. Эмчилгээнд нэлээд хэрэглээд байдаг. Тэр жимс. Энэ үндсэндээ одоо хагас цүл газар. За. Тэгээд энэ хятад л да. Тэгээд битүү одоо эрчим хүчний ийм талбай байгуулад эндээсээ шууд одоо нөгөө төвийн системд эрчим хүчээ зарчна. Халуун газар учраас сүүдэр хэрэгтэй. Тэгэхээр тэнд нь жимснийхаа дармлыг тарчиж байгаа. Тэгээд усалгаа нь болохоор туслын усалгаа гэдэг одоо шаардлагатай усын. За тэр усаар дамжуулаад шаардлагатай тэр шим тэжээлийн бодис эрц бодисын туслаар өгөөд ингээд одоо авж байгаа. Тэгтээ тэр тусал усыг цацахгүй байгаа штэ. Цацахгүй. Хөрсөнд нь өгнө. Хөрсөнд нь шингээгээд өгч юм. Сүүдэрт ус удаан уурсан. Тэгэхээр нөгөө одоо 1 литр усаар гаргаж байгаа бүтээгдэхүүн гэдэг чинь бол одоо өөр болох нь шүү дээ. Тэх нь байна. Их мундаг эдийн засаг. Өстой нэг минимализм чи энд ашиглагдаж шүү дээ. Аль болохоор хэмнэлттэй. Тийм ээ. Манай хөө сэргийгдэх эрчим хүчний хүн л дээ. Яг энэ технологиос ярьж ирсэн. За цааш нь. Бид тэгвэл ер нь зуныхаа байшинг барихтай хүртэл дээврийн нөхөр хавтангаар хийхэд бол би тогны мөнгө төлөхгүй амьдарч болох нэ. Энэ Галландд байцааны талбай байна. Миний нэг гайхсан юм. Энэ талбайд одоо тэр хүүхдийн зураг нь алга байна л да. Нэг охин ажиллаж ирсэн. Ганц. Тийм харин одоо ингээд трактор наач цааш нь явуулаа. Тэгээ би бүр гайхаад тэгээд чи энтхийн ажилч нь өгсөн чи инээгээдгүй би энэ фермерийн охин байна. Хэддүгээр анги өгсөн 10 дугаар анги. Эзний охин. Тийм 10 дугаар анги өгөхт. За. Одоо энэ сайхан талбайд ингээд өөр сурцсан. Үйлдвэрлэл ингээд ажилуулад явж байна лээ. Технологи нь? Уу яг технологи нь гэхээр нөгөө юу яачихгүй трактора унаал одоо тэр мөр хооронд боловсруулалт хийдэг юм уу одоо шаардлагатай технологийн ажлыг гүйцэтгээд явж байхгүй эмэгтэй хөвгт. За энэ нөгөө бидний яриад байдаг нөгөө хунчир гэдэг ургамал чинь. За одоо наадах чинь нэг тий одоо шүлэн тэгэл одоо дархлаа сайжруулна гэдэг мод амтгдсан нөхрөө. Тий. Яг хөө ганц нэг сэтгүүлийн юм уншижсэн юм аа. Тэгээд тэрэн дээр бол одоо энэ Солонгосын хүн орхоодоо гэдэг байна шүү дээ. Тий. Энэ тэрнтэй бол ер нь дүүгээд зарим бодисоор баг илүү гардаг гэсэн ийм өгүүл бичсэн байна лээ. Манайд бол гайхалтай урах уу. Тэгэхээр бид нар нөгөө энэ бол яг
ургана, сайхан ургаж байгаа. Тэгээд энийг одоо маш сайхан бүтээгдэхүүн болгох. За тэгээд экспортын хэмжээнд энийг ургуулахын тулд нөгөө мөшгөх гэдэг нь одоо энэ бүртгэлийн систем гэсэн үг. Энэ системийг сайн хэрэгтэй. За тэгээ энийг ургуулахдаа хүүхдийн хөдөлмөр ашиглаагүй, байгаль орчиндөө ээлтэй байдлаар ургуулсан гэдэг одоо нөгөө хэрэглэгч чинь их тийм шаардлага тавьчихсан. Хэрэглэгч өөрөө нийгмийг их удирдах болчиход байгаа шүү дээ. Бид чинь нөгөө хөрстөө хөөсөө гадна бүр хил дагуулж явуулах гэдэг байгаа шүү. Тэгэхээр тэгж нөгөө зарчимтай ургуулж, тэгжиж одоо үнэн өсдөг, нэр хүндтэй борлогддог. Нөгөө хүн идэхтэй ч гэсэн энэний ард нэг хүүхэд ташурдуулаад өснө гоожоогүй бас их айтайхан аргаар ингээд бий болцсон ургамал шүү дээ гэд идэж явахд хүртэл одоо бас тайван хэрэгэлдэг байх нь шүү дээ. Одоо тийм юм руугаа их орж ин даа гэдэг. Би одоо таны фэйсбુક өөрөөс чинь одоо зөвхөн манай үзэгчид ингээд фэйсбુકээр чи хараад л хүнчир яах вэ? Одоо тэр чоны илэг гэдэг одоо энэ хажуу талд байгаад байна яах вэ? Хөдөө одоо ингээд явж байгаа хүн. Одоо манай энэ туслангийн дээхэн талд одоо тэр улаан жимс чих байна. Энэ мөн үү шүү. Тэгээ улаан нь бол яг нь зэрлэг хөлбөр байж магадгүй. Зүгээр өөрөө бол тийм нэрсэрхүү тийм хөхөнгө. Тийм үү? Тийм жимс. Манай энэ улаан ургадیں۔ За. Гэхдээ улаан өнгөтэй байх нь байдгийн. Одоо энэ Америкийн нэг тийм газар бас тэр яг улаан жимстэй байдаг юм байна лээ. Тийм үү? Манайх тэр улаан биш үү? Манайх улаан биш аа. Манай хөх далайн хэлс бол одоо яг л тэр хөх гэдгээр нэртэй нэрсэрхүү өнгөтэй өнгөн. Тэр хэлбэр хэмжээ бол нөгөө генетикээс шалтгаалаад өөр байж болдог. Тийм байна. За хоёулаа одоо кофенд явъя да. Канадад сурсан нөхдөж кофенд их дуртай болдог шинжтэй юм аа. Би анх очихдоо кофе ууж чаддгүй байсан. Тийм. За тэгээд очиод нөгөө эдтэйгээ бас ярилцах хамт одоо ойлгох тэр хүмүүсийг бас ойлгохын тулд соёлд нь орхосоор аргагүй. Тэгж явж байгаад одоо жигдэгэн кофе ч болцсон. Гэхдээ кофег бас утга учиртай авах хэрэгтэй юм байна лээ. Тэг. Нэг хэсэгч одоо жигдэгэн замбрааг уудаг гэж. Бас үнэснээ бүтээгдэхүүн шүү дээ. Одоо бол жахан баг уудгийн. Зөв. Гэхдээ бас нэг юм кофен дээр танд зүгээр сонирхолтой. Кофе тариалдаг хүмүүс кофений бизнесээс орж байгаа орлогын 4% нь авч идэг. Тарьдаг хүмүүс нь хамгийн их хүнд ажлыг хийдэг ус. За. Тэрийг одоо цааш нь тээвэрлээд, худалдаад, савлаад, шараад одоо тэгээд аяглаад авж байгаа усууд нь үлдсэн ашиг тусыг өртчихэдэг. Тэгэхээр өөрөө бол түрүүний нэг хүсэл тэмүүлэл гэдэг дотор би танаас асуусан юу хүсэж байна гэдэг маань хүмүүсийнхээ ажил орлого тийм ээ. Амьдралыг дэвшлүүлэхийг л хүсэж байна гэсэн үг тийм үү? Ч одоо нэг их одоо Монголын хөдөө аж ахуй гэдэг одоо энэ шиг номон дээр бичигддэг болмоор ба шүү дээ. Дэлхийн хэмжээнд тийм. Бидэрт чадна тийм нөөц болцсон байна. Толгойн байна. Одоо орон зай хамгийн чухал байдаг нөгөө хэлэхэд. Тийм биш. Тэр нь бол байна. За кофенд яа. Тэгээ. Ер нь өөрөө юу үлдэх вэ? Энэ улсдаа, энэ дэлхийд хэдэн найзуудтайгаа нийлээд өнгөрсөн жил нэг төрийн бус байгуулалтаа болсон. За тэр төрийн бус байгууллагын нэр бол Нэг тэрбум мод гэдэг нэртэй. Зорилго нь бол 2050 он гэхэд Монгол улсын хэмжээнд тэрбум мод тарих ийм зорилготой. За Чинагийн галсан гочи хэд вүлээ? Сая юу? Сая. Тий. Тэгээ яг хуу бидний бодоод байгаагаар бол заавалчгүй одоо нарс гацуур гэдэг юм ингэхгүйгээр болж өгвөл одоо жимсний моднууд байх юм бол үр шим нэгэнт л одоо цаг хугацаа зарцуулна, ус зарцуулна. Гол нь тэр модыг ургуулах хэрэгтэй. Тэгэхээр энэ одоо моднууд маань эргээд Монгол улсад үр шимээ өгж идэг. Нөгөө одоо том эдийн засгийг одоо бий болгоход өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж идэг. Ийм юм болгочвол гээд жигтэйхэн том зорилготой. За тэгээ тооны машин дээр бид нар тооцоо юм хийж үзсэн нэлээ. За. Монгол улсын нийт газар нутгийн 0.8 орчим хувь болж байна лээ. За. Одоо
4 метрийн одоо мөр хооронд. За тэгээ ургамал хоорондоо нэг 2 метр гэж бодох юм бол. Гэхдээ энийг бол одоо юу гэдэг нэг том талбай тарихгүй. Энэ бол одоо сумын төвийн хажууд усны хөсвөртэй ойрхон, удагтай ойрхон ч гэдэг юм. Бид нар бол энийг заавал услагаатай тарина гэж бодож байгаа. Одоо энэ дулаарлын одоо үед бол ирээдүйд бид нар дэлхийд дахинд одоо энэ хүлэмжийн хийн татвар төлж эхэлнэ удахгүй. Магадгүй бид нар энийг одоо томоохон хэмжээнд үнэхээр энэ одоо мундаг ажиллуулаад цаашаа явуучих юм бол бид нар эргээд гадаад улсаас одоо офсет буюу одоо ингээд зөрүүг нь аваад харин ч бүр одоо мөнгө төгрөг болох ийм болцоо гарна, орлого болох. Тэгэхээр энэ чиглэлд одоо ажиллаж байна. Тэгээд мэдээж хэрэг одоо маш олон ийм нөхөрлөлүүд бий, модны одоо суулгац, өрсөлдөг, үржүүлдэг газрууд бий. Бид нартайгаа бас нэг хамтарч ажиллана гэдэг ингээд бодож байна. Харамсалтай нь бас нөгөө явдал суудал энэ жил чинь хаагчлаа шүү дээ. Тэгээд энд бас нэг сайн явж өгөхгүй байна. Гэхдээ 2050 он хүртэл бас зай байна. Энэ жил бид нэр 3 мод суулгаж магадгүй. 300 мод суулгаж магадгүй. 3000-ыг суулгаж магадгүй. Дээр нь дэлхий дээр 1 трлн мод гээд 1 их найд мод гээд хөдөлгөөн явж байгаа. За. Тэрний нэг хэсэг болъё гэж одоо бид нар өсөлтөөр илэрхийлэхээр ингэ төлөвлөж байгаа. Тэгэх юм бол мод болгон бүртгэлтэй болж ирнэ. Тэгэх юм бол одоо дэлхийд даяар Монгол улс одоо мод тариад энэ л гэдэг. Яг хэд тариад хэд ургаж байгааг хэн ч мэдэхгүй байгаа. Бүртгэлийн систем нь ажиллахгүй байгаа. Тэгэхээр энэ бүртгэлийн системийг бас давхар бий болгоод ингээ явуучих юм бол за өнөөдөр Монгол улс одоо 300 мянган мод тарьжээ. Одоо 2020 онд гэхэд тэр бүртгэлийн систем давхар ажиллах юм бол үнэхээр тэр нь бодиттой ингээ харагдаж эхэлнэ. Тэгэхээр бид нар өөрсдөө тарихаас гадна бусад хүмүүсийн тарьж байгаа модыг тэр том дэлхийн системд одоо нэвтрүүлж өгөх бас зорилготой гэж ойлгож байна. Тэгэхдээ энэ бол бүр Монгол улсын хэмжээний ажил да. Тийм л дээ, тийм. Гол нь уриалжлагтай бөөндөө явах хэрэгтэй. Зөвхөн бид хэд одоо ингээд тариад нэгийг ингээд дуусгачих биш. Хүн болгонд мод тарих сонирхолтой. Жишээ нь энэ санаагаа би нэг хүнд хэлжсэн чинь манай мэрэгчлэтнэр ажиллаж исэн нэг юм хтэй. Яасан гоё юм бэ? Би намар болохоор л нэг 2 модны газар суулгах гэсэн гэж боддгийн. Гэхдээ уцтаа суулгачаад мөнгөний яг явуулчих. Тэгээд тэр модыг хаяа нэг миний мод тэнд байгаа шүү гэдээ очиод үзчихдэг болцол байдаг бол тэгэл одоо болчих гээд байна гэдэг. Ингэж ярьж байна. Тэгэхээр энэ асуудлыг ч гэсэн бас одоо холбож өгөх ийм бас ажлууд байж болохоор байгаа. 1 тэрбум модыг тарихыг санаачилсан та нарыг би бүгдээр ингэж энэ 100-ны 1 гэж. Зүгээр саяын тэрбум мод гэдэг энэ сайхан мөрөөдөлт чинь. Тэгээд чиний хүсэл тэмүүлж явдаг, бодол санд явдаг, бусад бүх мөрөөдлийн чинь төлөө. Чамайг бас чамтай танилцахыг хүссэн хүмүүс чамайг дэмжихийн төлөө энэ тэмдгийг би зүүж өгье да. За баярлалаа. Энэ бол шагнал биш. Энэ бол шагнал биш. Энэ бол юу гэхээр итгэл. Улс орондоо юм хийгээсэй. Мөн үү? Энэ хүнсэд ажих, тэгээд хөнгөн үйлдвэрийн чиглэлээрээ тийм ээ. Тэгээд чиний мөрөөдөл биелэх болтугай. Найз нөхөд гэдэг хүнийг найз нөхдөөр нь шинжигдэл дээ. Ер нь бол чиний багш ямар хүн байсан бэ? Канадын одоо тэр чамайг энэ их үйл хэрэгт орлуулсан хүн ямар хүн байна? За 2 багш та. Нэг нь магистрийн багш, хоёр дахь нь одоо докторийн багш. За. Магистрийн багш маань бол Канадад жигтэйхэн нэр хүндтэй. За ер нь бас дэлхийн хэмжээний одоо нээлт хийсэн эрдэмтэн гэж болно. За. Тэр юу вэ гэхээр одоо ионы шингээлтийг ашиглаад тэгээд нэг тусгай эрзэнийг хатууруулж агаад хөрсөнд хийхээр үндсийг орлоод тэрийг одоо тухайн хөрсний орчин үндэс байна гэж ойлгоод тэр шимтгийлийн бодисуудаа тэр эрзэн л өгөхөр тэр эрзэнд наалтсан тэрийг авч агаад шинжлээд үзэхээр хэдий хэмжээний одоо бодис тэр ургамалд нийлүүлэгдэх болцоотой байна гэдэг одоо энэ судалгаа тооцоог анх гаргаж ирсэн тийм хүн байгаа. Тийм. Джеф Шино гэдэг. Докторийн маань багш бол ер нь бол Америк гаралтай хүн. Тэгээ Канадад очиж олон жил болцсон.
ерөнхийдөө маш их тийм шин юм их сонирхдаг. Одоо нөгөө хөх далайн хэлсний хажуугаар зарим нэг өөр ургамал оролдоол явж байгаа ч тийм. Гэхдээ энэ хөх далайн хэлсээр нөхөр одоо нэлээд амжилтанд дэлхийн хэмжээний одоо баг номер 1 эрдэмтэн болсон учраас их завгүй Польш руу өргөдөн, Орос руу өргөдөн, Япончууд их дуртай. Тэгээд энэ хөх далайн хэлс чинь Японы Хоккайдод их байдаг. За. Тэгээд ер нь бол хааны хэрэгэлдэг байсан ийм жимс гэж үздэг байсан. Тэгээд ер нь бол бас эрүүл мэндийн ач холбогдол өндөртэй гэдгийг бол нэлээд дээхний хүмүүс мэдчихсэн байна. Оросууд бас нэлээд дараална. Оросоор бол жимолос гэж хэлчихээр хүмүүс их мэднэ. Жимолос. 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 Молодос гэдэг үгний үг явж гэнэ үгүй юу? Би тэрийг орсуудаас асуусан арай болохгүй байна лээ. Бид нар арай юу яах гэдэг шиг байлаа. Хүчээр явуулах гэдэг шиг байлаа. Би асуусан. Жит молодой гэдэг үг хоёр. Жимолос болоод ингээд залуу амьдруулах гэдэг юм биш үү гэсэн чинь за яг гоо жимсний өөрийнх нь чадал байж болно. Гэхдээ бас арай тэгж хийж болохгүй гэнэ энэ лээ. Тийм үү? Бид нүүдэлчин хүмүүс ээ. Зүлэг ургасан байхыг хараад зүлгийг тарина гэж ер нь их сайн санахгүй. Саяхан шүү дээ одоо бас нэг 50 жилийн 60 жилийн өмнө. Модыг бол одоо бас нэг тариад одоо услаад байхгүй. Яг л хөр байгаль өөрөө усалж дэмчинэ гэж ойлгодог. Гэтэл өөрийн чинь одоо тэрбум мод тарихад тэр арчилгаа гэдэг юм бол суурин газрын хүмүүсийн ая зам. Тэгвэл бид амьдралынхаа хэв маягийг өөрчлөх хэрэгтэй юм. Тийм ээ? Тэгээд таны тэр олон мод тэр бүм мод одоо нэг 100 ширхэг энэ жил хэрэгжил нэг 200 500 мянга тэгээд дорхны явчихсан шүү дээ. Тий. Хамгийн гол сонин сайхан юм чинь одоо хонцоо нэг мод тарихад нэг 1000 төгрөг хэрэгтэй байна гэж. Тийм ээ? Болцооныхаа хэрээр та нар руу хэлээл услахын өөрөө хариуцах юм шүү дээ. Тийм тэрийг яг хуу одоо мэдээж хэрэг бүх ажлыг одоо бидэд хариуцахгүй л дээ. Энийг зохицуултын аягүй сайн хийж өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр магадгүй одоо та ч аль нутгийнх лээ? Би 2 дугаар тэрх наран талтай. Гөө аймаг юу? Манай өмнө говь. Өмнө говь хоо. За өмнө говийн одоо аль сумж байдгийн тэнд мод тарьдаг усуд байж болно. Байна. Тэгвэл та тийшин захиалга өгөөд. Тийм байна. За би одоо нэг 10 мод та нар 10 мод та нар одоо юу гэдэг нэг цаг ч юм уу тоороо ч юм уу суулгачаарай. Зөв. Тэгээд мөнгө нь тэр шүү гэхээр та тийшээ л явуулчихна. Тэнд би болон бид нар бүртгэлээ сайн хийн. Гэхдээ арчилгаа зөвлөгөөний одоо зөвлөгөө тэр хүнд өгнө, сургалт явуулж болно. Ажлын байр бас нэмэгдэх ёстой тийм. Ястай сайхан байна. За баярлалаа. Ийм сайхан хүсэл тэмүүлэлтэй 40 хэдхэн 43 настай. Тийм ээ? За ингээд аюулаа бас уулзнаа. Он цагууд биднийг хүлээж байгаа. Баярлалаа. За баярлалаа. Сайхан байна. Ястай сайхан байна.